Энэ 4-1-3 дээр за анти донорыг бол ойлгож байна. Амьгуу донор гэдэгт аваар усалд ороод за эмнэлэгт хүрэгдээд тэгээд тархины үйл ажиллагаанд зогссон за зүрх болон бусад эрхтнүүд нь ажиллаж байгаа үед шилжүүлэн суулгахыг хэлж байгаа тийм ээ. Гэхдээ хүн бол одоо гинтээ ослоор явчихна гэж бодохгүй явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зөвшөөрлийг яаж авах юм? Тэ. За ажлын дарга Баярбаатар гишүүн хариулна. За ер нь бол тархины хүлтэй донор буюу амьгуу донор. За автын осол одоо гинтийн осол янз бүр. За дээр нь өнөөдөр тархины цус харуулт ингээд олон шалтгаанууд байж байгаа. Зөвшөөрлийн хувьд бол хуулийн дээр зохицуулт хийсэн байгаа. Өмнө нь бол 3 хүртэл гэдэг байсан юм. 3 хүртэл гэр бүлийн гишүүд нэг хүн зөвшөөрч болохоор байхгүй. А одоо хуулийн дээр бол 3 гэж яг цаацсан. 3 хүний зөвшөөрлийг авна. За нөгөө талаар бол өнөөдөр амьд зэрүүндээ өнөөдөр одоо би бол донор болно гэдэг зөвшөөрлийг бол иргэн өөрөө ийм Монголиороо ороод бүртгүүлэх боломж бол нэгдэж байгаа. За одоогоор 6500 орчим хүн бол би донор болохыг зөвшөөрж байна гэдэг ингээд үнэлэх авцсан байдаг. За энэ одоо тодорхой төвшөнд бас зохицуултууд нь ингээд хийгээ явж байгаа гэдэг зүйл байгаа. Зөвшөөрөл олгогдоогүй хүн бол одоо гэр бүлийн гишүүдээс нь 3 хүнээс зөвшөөрөл авч. Тэ. Хашаа заалтан дээр зохицуулт нь байгаа. Санал хураагднаас тий. Тусдаа зохицуулт.